За өнөөдрийн дугаараар бол Италийн мафтай холбоотой одоо ерөнхий ойлголтыг бол өгөхөөр бэлэн болоод байна. За зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцид бол одоо Италийн мафийн бүлэглүүд болох бид бүхний мэддэг Cosa Nostra, Camorra гэх мэтэр одоо олон зууны туршид бол нууцлаг байдалтайгаар оршиж ирсэн. За мөн дан ганц нууцлаг байдлаас гадна айдас болон одоо хүчирхийллүүдийг ингэж дагуулсаар ирсэн ийм бүлэглүүд бол оршин байдаг. За 19-р зууны сүүл үед одоо Сицил болон Италийн өмнөд бүс нутгуудаар бол тэр чигтээ ерөнхийдөө тогтворгүй байдал бол үүсэж одоо дээрэм тонол газар авч эхэлсэн. За мөн одоо улс төрийн нөхцөл байдал бол нэлээд хүнд хэцүү байсан болохоор энэ бүх тогтворгүй байдал улс төрийн одоо цагийн ороо бусгай байдлаас эхэлж бол анх одоо Италийн мафиуд бол ингэж зохион байгуулалттай гэмт хэргийн түвшинд бол гарч ирсэн. Гэхдээ эдгээр нь бол одоо ердийн нэг тийм гэмт бүлэглүүд гэхээсээ илүүтэйгээр цагийн явцад бол өөрийн гэсэн хууль дүрмтэй, өөрийн гэсэн ёс суртахууны кодтой, за мөн одоо удирдлага доод болон дээд ингээд шатлал бүхий одоо бүхэл бүтэн тийм бүтэцтэй далд нийгэм ингэж явандаа бүрдэн тогтсон байдаг юм аа. Италийн мафийн оршин тогтнолын хамгийн том батлан хамгаалагч бол Омерта буюу дуугүй байх тухай хатуу хууль бөгөөд за энэ хууль нь бол одоо тэднийг хууль хяналтын байгууллагаас олон 10 жилийн турш хамгаалж бүлэглэл доторх үнэнч байдал нууцлалыг бол төгс хангаж ирсэн ийм зарчим. За улмаар Италийн мафиуд бол цаг хугацааны явцдаа бол Италийн газар нутгаас хальж Америкийн нэгдсэн улс зэрэг дэлхийн томоохон улс орнуудад бол өөрийн сүлжээгээ тэлсээр за 20 дугаар зууны дунд үе гэхэд одоо тэдний нөлөө оргилдоо хүрч эдийн засаг, улс төр гээд нийгмийн бүхий давхаргад бол маш гүн гүнзгий нөлөөлж эхэлсэн байдаг. За өнөөдөр бид зөвхөн одоо тэдний гэмт хэргийн түүхийг бус харин хэрхэн тэдгээр бүлэглэлүүд цусны холбоо болон хатуу чанд дэглэм мөн технологийн дэвшлиг ашиглан өнөөг хүртэл ингэж оршин тогтнож дэлхийн нийтийн санхүүгийн системд аюул санал хийлэл учруулж чадсаар байгаа талаар задлан шинжилгээ ярих болно. За өнөөдрийн дугаар бол Италийн мафийн мандал ба уналт за тэдний нууц ертөнцийн тухай түүх байх болно. That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уулан хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. За юуны өмнө хамгийн түрүүнд хэлэхэд бол яг сая хэлсэнчлэн Италийн мафийн үүсэл түүх нь бол одоо бүс нутгийнх нь нийгэм болон эдийн засгийн хүрээнд үүссэн гүн гүнзгий хямралууд за төр засгийн сул дорой байдалтай бол шууд салшгүй холбоотой. За Италийн зохион байгуулалттай гэмт бүлэглүүд бол одоо зөвхөн гэмт хэргийн бүлэг гэхээсээ илүүтэйгээр за өөрсдийн гэсэн нийгмийн дэг журамтай одоо хяналт тогтоох тийм бүс нутагтаа өөрсдийнх нь хяналтыг тогтоох зорилготой ийм одоо зорилгоор бол байгуулагдаж байсан. За Сицил арлын түүхэнд бол одоо бид бүхний зарим нь сайн мэдж байгаа Cosa Nostra хэмээх одоо мафийн бүлэглэлийн хувьд бол 19-р зууны үеийн одоо феодалын тогтолцоо буюу одоо хамжлагт ёс гэх юм уу да газрын эзэд болон тариачид гэх мэтэр яг энэ эртний ёс ингэж халагдаад нийгэмдээ эмх замраагүй байдал, жоохон тийм докторгүй байдал үүсэж тэр газар тариалангийн бүтэц тэр чигтээ задарч унж байх үеэр анх үүссэн байдаг. За газрын эзэд бол одоо өөрсдийн эд хөрөнгө асар том тариалангийн талбайгаа дээрэмчдээс хамгаалахын тулд хууль ёсны эрх мэдэлтнүүдэд бол итгэхээ нэгэнт болж за өөрийн гэсэн хөлсний хамгаалагчид буюу зэвсэгт бүлэглэлүүдийг өөрсдийнх нь төлөө ажилуулж эхэлснээр Италийн за тэр дундаа Сицилийн мафийн анхны бүтэц бол бүрэлдэн тогтсон байдаг. За гэвч тэдгээр хөлсний хамгаалагчдын бүлэгмүүд нь бол нэг их удалгүй зөвхөн хамгаалах үүргээс халиад тариачтаас эсэргээрээ татвар авах, за газар эзэмшлийн маргааныг таслан зохицуулах гэх мэтээр бол төрийн үүргийг одоо өөрсдийн мэдэлтэд авч Сицилийн ард дахь одоо засаг захиргааны хүчирхэг бие даасан систем болж ингэж хувирсан байдаг. За тэгвэл нөгөө талд Неаполд одоо хүчээ авсан Camorra гэдэг бүлэглэл байгаа. За энэ бүлэглэл нь бол одоо Сицилийн мафиас бол эрс өөр их сурвалжтай буюу шоронгийн хатуу ертөнцөөс бол төрөн гарснараа ялгаатай.
19-р зууны их үед бол Неаполийн шоронгуудад хоригдлууд өөрсдийн гэсэн дотоод дэг журам, өөрсдийн дэглэмийг тогтоож, хамгаалалтын төлөө бас мөнгө хураах замаар ингэж бүлэглэл байгуулсан бол хожим хотын гудамжнуудад тэр дундаа ядуусын хороололтууд нэвтэрсэн. Тэд нэр Неаполь хотын бүхий л худалдаа болон зах зээлийн үйл ажиллагааг бол өөрсдийн хяналтандаа авч гудамжны дээрэн болон мөрөөдө тоглоом хууль бус 8-аар дамжуулан ард иргэдийг дарамтлах замаар өөрсдийн эрх мэдлийг бол бүс нутагта улам бүр бэхжүүлж эхэлсэн байдаг. Тэгвэл харин Калабри бүс нутгаас гаралтай Ndrangheta гэдэг ийм мафийн бүлэглэл байдаг. Энэ бүлэглэл бол бусад бүлэглэлүүдээс харьцуулахад бол маш хаалттай, нууцлаг, бас маш аюултай бүтэцтэй ийм байгууллага болж анхнаасаа төлөвшсөн. Энэ бүлэглэлийн хамгийн гол ялгаа бол байгууллагын үйл ажиллагаагаа бүхэлд нь цусан холбоо буюу зөвхөн гэр бүлийн гишүүдийнх нь тэр бат бөх хэлхий холбоонд бол суйрлуулсан байдлаар бүтцээ угсарсанд бол оршдог. Гадны хүмүүсийг бол бүлэглэлтэд нэвтрүүлэхээс татгалздаг энэ хаалттай тогтолцоо нь бол Ndrangheta гэдэг энэ бүлэглэлийг бол хууль сахиулах байгууллагын мөрдлөг хавчлагаас хамгаалах хамгийн том бамбай болж ирсэн. Энэхүү Италийн өмнөд хэсгийн эдгээр 3 өөр гарал үүсэлтэй бүлэглэлүүд нь тус бүрдээ бол өөр ингэсэн онцлог дэг жаягийг бол боловсруулж, улмаар Италийн түүхэнд төдийгүй дэлхийн зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцид тэр чигт найдас түгшүүр болон дангаараа ноёрхох тэр ноёрхтыг тогтоосон ийм хүчирхэг сүлжээнүүдийг бол үүсгэж чадсан түүхтэй. Тэгвэл энэ Италийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн ертөнцид бол Омерта гэдэг маш чухал дүрм үйлчилдэг. Энэ дүрм нь ямар учиртай бэ гэхээр гишүүн бүрийн оршин тогтнолын үндэс тэднийг гадаад ертөнцөөс тусгаарладаг хамгийн чухал амин хамгаалах бамбааны үүргийг гүйцэтгэдэг ийм дүрм гэсэн үг. Энэ үзэл баримт нь бол нэг ёсондоо бол дуугүй байх хууль гэж ингэж орчуулагдсан байлээ. Үнэн хэрэгтээ бол энэ нь төр болон хууль ёсны тогтолцоог бол огтоосоо энэ гэмт бүлэглэлүүд бол хүлээн зөвшөөрөхгүй байж, бүлэглэлийн дотоод үнэнч байдлыг бол дээд зэгт нь хүргэж тэрийгээ сахин хамгаалдаг тийм гэмт бүлэглэлүүдийн дотоодын ёс суртахууны код гэж ингэж ойлгох нь зөв юм аа. Омертаг баримтлан гэдэг бол ямар ч нөхцөлд тэрч байтугай өөрийн амин нас нь дээсэн дөрөөн дээр дижигнэж байсан ч цагдаа болон шүүхийн байгууллагууд бол огтоосоо мэдүүлэг өгөхгүй байх, бусдыгаа илчлэхгүй байх, мөн бүлэглэлийн нууцыг бол өхөн хөвгтлээ хадгалах ийм дүрмийг бол хэлдэг. Энэ бол мафийн гишүүний хувьд төрлөх нутаг, гэр бүл, нэр төрөөсөн ч дээгүүр тавигддаг хамгийн өндөр үүрэг хариуцлага юм. Түүнчлэн Омертагийн хамгийн гол хүч нь бол түүнийг зөрчигчдөд бол оноодог аимшигтай ял шийтгэлд бол оршдог гэж хэлж болно. Хэрвээ аль нэгэн гишүүн нь хуулийн байгууллагатай бол хамтран ажиллаж бүлэглэлийн дотоодын нууцыг задруулах, эсвэл хэн нэгнийг ивчлэх юм бол тэр даруйда урвагч хэмээн зарлагдаж, түүнийг тухайн хүнийг бол үхлийн ялаар шийдэх нь мафийн гэмт бүлэглэлийн салшгүй нэг үүрэг болон хувирдаг. Энэхүү шийтгэл нь бас хамгийн гол нь зөвхөн урвагч этгээдэд дангаар нь төдийгүй түүний гэр бүл төрөлсөд хамаатан садан ойр дотны хүмүүс рүү бас чиглэдэг учраас мафийн гишүүд өөрсдийн амин насыг хайрлахаас илүүтэйгээр гэр бүл ойр дотны хүмүүс нь өшөө авалтын бай болохыг гэдгээс бол илүү их айж болгоомжлдог. Ингээд олон 10 жилийн турш энэхүү дуугүй байх зарчим нь бол хууль сахиулах байгууллагуудын мөрдөн байцаалтыг бол бүрэн мухардалд оруулж мафийн сүлжээг эсрүүлэх, нотлох баримт цуглуулах ингэж бараг боломжгүй байдалд бол оруулж хувиргасан байдаг. Түүхийн урт хугацаанд бол энэ Омерта нь мафийн байгууллагуудыг олон нийтийн нүднээс давд төрөөс гадуурх төр маягаар ингэж оршин тогтноход нь бол тусалж ирсэн гэж ойлгож болно. Гэхдээ энэ хатуу хууль нь дан ганц айдас дээр суйрлах бус, харин мафийн гишүүдийн дунд бид бол гадны нөлөөнд авташгүй нэгэн бүхэл цул гэсэн ийм итгэл үнэмшлийн мэдрэмжийг бас давхар төрүүлдгээр онцлогтой. Хэдийгээр 1980-ад оноос хойш Италийн шүүхийн тогтолцоо бол урагчдыг гэрчлэх аргыг бол ашиглаж мафийнхны эсрэг маш сайн тэмцэж, энэ тэмцэл нь бол Италийн мафийнхны тэр хатуу хананд бол цууралт үүсгэх гэж ийм оролдлого бий болсон боловч Омерта гэх энэ хууль нь өнөөдрийг хүртэл яг үндэ мафийн бүлэглэлүүдийн тэр дотоод соёл үнэнч байдлын хамгийн хүчирхэг бөгөөд энэ аюултай тулхуур баг нь оршсон хэвээр байгаа. Нэг ёсондоо бол Италийн мафийн өнөөдрийг хүртэл энэ Омерта гэдэг зарчмыг бол ашигласаар байгаа гэж ойлгох нь зөв юм аа.
За түүнчлэн одоо Италийн энэхүү зохион байгуулалттай гэмт бүлэглүүд нь бол зүгээр нэг тийм эмх замраагүй дээрэмчдийн гэмт бүлэглүүд огтоосоо биш. За харин маш нарийн төлөвлөгдсөн цэргийн бараг шахуу дэг жаягтай бараг л одоо төрийн дотор орших төр мэт юм давт нэгэн болж энэ бүх хугацаанд бол төлөвшөж чадсан. За тэдний энэхүү одоо тогтвортой байдлын нууц нь эрх мэдлийн төвлөрөл болон гишүүн бүрийн одоо өөр өөрсдөндөө хүлээх төр хатуу үүрэг хариуцлагад бол оршдгоо. Тухайлбал Сицилийн Коса Нострагийн хувьд бол одоо тэд нэр сонгогддог шатлалт одоо бүтцийг бол ашигладаг бөгөөд пирамидын оройд Капо де Капи буюу одоо бүхэл бүтэн бүлэглийг удирддаг хамгийн том босс нь залран суудаг. За түүний шууд удирдлагад орвол одоо тушаал шийдвэрийг дамжуулагч өдөр тутмын үйл ажиллагааг бол зохицуулагч буюу баг одоо менежер гэсэн үг under boss гэдэг ийм албан тушаал байдаг. За мөн босс болон гишүүдийн хоорондох зөрчилдөөнийг шийдвэрлэж стратегийн зөвлөгөө өгдөг одоо хамгийн том боссын хамгийн ихтгэл хүн болох за consigliere буюу одоо зөвлөхүүд бас ажилладаг. За мөн одоо тэдний доор тодорхой газар нутаг гэмт хэргийн чиглэлийг бол хариуцдаг. За capo regime буюу одоо багийн ахлагчид байрладаг бол за бүтэц бүрийн хамгийн суур хэсэгт одоо бүхий л тэр хар ажил, бохир ажлуудыг гүйцэтгэж орлогынхон одоо тодорхой ихээхэн хэсгүүдийг бол дээшээ явуулдаг. За soldier буюу одоо жирийн цэргүүд байрладаг нь яг л армийн зохион байгуулалтыг бол санагдуулдаг. Тэгвэл нөгөө талд одоо Калабри бүс нутгаас гаралтай Эндрангэта бүлэглэлийн хувьд бол бусад мафийн бүлэглүүдээс бол эрс ялгаатай, илүү хаалттай бүтэцтэй байгууллага гэж бол тооцогддог. За тэд нэр бизнесийн зарчмаар гишүүн эзсүүлэхээс илүүтэйгээр зөвхөн цусны холбоотой одоо цусан холбоотой гэр бүлүүдээс бүрддэг тогтолцоог бол баримталдаг нь. За тэдний хууль хяналтын байгууллагын хувьд бол баг нэвтрэгчгүй болгож хувиргасан. За энэхүү гэр бүлийн цөмөдөд суурилсан бүтэц нь бол мэдээж хэрэг урвалтыг бараг боломжгүй болгож хувиргасан. За учир нь гэвэл одоо мафийн бүлэглээс урвна гэдэг нь бол өөрийн төрөл садангаа барьж өгнө гэдэг үг. За энэ нь бол өөрийн аав, ээж, ах トゥ хамаатан саднуудаа ингэж үхэлд хүргэхтэй адил одоо ийм зүйл учраас дотоод үнэнч байдал нь ямар ч гадны хүчнээс илүү бат бөх болж хувирч чадсан. За энэхүү одоо шатлал болон цусны холбоог ашиглаж эдгээр одоо Италийн ялангуяа өмнө зүгийн мужуудад орших өмнө зүгийн мужуудаас гаралтай гэмт хэргийн бүлэглүүд нь өөрсдийн эрх мэдлийг нийгмийн бүхий л түвшинд бол маш бат бөх байдлаар бэхжүүлж олон 10 жилийн турш ямар ч саад бэрхшээлгүйгээр ингэж оршин тогтнох түүхэн үндэс одоо бүрэлдэхсэн байдаг. За тэгвэл бид бүхэн Америкийн нэгдсэн улсад Италийн маф 20 дугаар зууны их үед маш хүчтэй байсныг бол бүгдээрээ мэднэ. За энэ ямар учиртай юм бэ гэхээр Италийн мафийн бүлэглүүд бол Америкийн нэгдсэн улсад бол одоо 19 дугаар зууны сүүлч үеэс эхэлж нэвтэрч эхэлсэн байдаг. За Италиас Америкийн нэгдсэн улс руу чиглэж байсан тэр асар их тооны цагаатчлалын урсгалтай бол энэ үйл ажиллагаа салшгүй холбоотой гэж ойлгож болно. За энэ одоо Америк гэж байгаа тэр шинэ амьдралын одоо суур болсон тэр шинэ одоо ертөнцид тэд нар маш хурдан хугацаанд бол өөрийнх нь сүдчээг бол сэрүүлэн урлаж тэнцэнэ нутагшиж эдээш нь дасаж чадсан байдаг. 20 дугаар зууны их үе гэхэд Америкийн нэгдсэн улсын хөрсөн дээр ургаж эхэлсэн мафийн нөлөө нь 1920-од оноос эхлэн одоо хэрэгжиж эхэлсэн 20 цэрийн хууль буюу одоо арх худалдаалдаггүй байх хуурай хуулийн үед бол одоо жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжсөн гэж хэлж болно. За арх болон согтууруулах ундааг хуулиар хоригдсан энэ цаг үеийн бол мафийн бүлэглүүдэд асар их хөрөнгө мөнгө болон эрх мэдлийг олж авах одоо нээлттэй хаалга болж одоо маш таатай орчныг бүрдүүлж тэр мафийн бүлэглүүд бол хууль бус 8-ыг бол нарийн зохион байгуулалтаагаар эрхлэн явуулж асар богино хугацаанд төсөөлөл багтахааргүй томоохон амжилтыг бол гаргаж чадсан. За энэхүү эдийн засгийн хүч нь бол тэднийг зөвхөн жирийн нэг тийм гудамжны дээрэмчид бус тэр бүх хууль бус аргаар олж авсан мөнгөөрөө дамжуулан авилгалын сүдчээгээр хууль сахиулах байгууллагууд улс төрийн хүрээнийхний хүртэл одоо өөрийнх нь иргэшээлтэд оруулах чадвартай тийм асар том асар баян гэмт хэргийн эзэнт гүрэн болгож хувиргасан. За улмаар Америкийн нэгдсэн улс дахь Италийн мафийн нөлөө бол 1950-ад оны үед бол дээд зэгтээ оргилдоо хүрэхэд Нью-Йорк болон Чикаго зэрэг томоохон хотууд бол нэг ёсондоо мафийн бүрэн хяналтанд орж за Америкийн эдийн засагт бол гүн гүнзгий нэвтэрч чадсан. За улмаар Нью-Йорк хотод бол зохион байгуулагдж байсан тэр 5 гэр бүл гэж одоо алдартай буюу одоо бид бүхний заримынх нь энэ талаар судалдаг бол мэднэ. Одоо Bonanno, Colombo, Gambino, Genovese болон Lucchese хэмээх одоо хүчирхэг бүлэглүүд гэмт бүлэглүүд буюу гэр бүлүүд нь тухайн үеийн гэмт хэргийн ертөнцийн ноёрхлыг бол өөр хоорондоо хуваан авцгааж за үйл ажиллагаануудаа зөвхөн одоо арх наймаалах
одоо төдийхнэр хязгаарлахгүйгээр барилгын салбар болон хог, хаягдал, мөрийтэй тогсоом, биеийн үндэслэлт, хар тамхины 8, зан дээр нь одоо бүр үйлдвэрчний эвлэлүүд болон санхүүгийн салбарт хүртэл ингэж тэлж чадсан. За тэдний Америкийн нийгэмд үзүүлсэн нөлөө бол одоо төсөөлөхийн аргагүй том байсан. За тэдний алтан үеийг гэгдэж байсан энэ цаг үед бол одоо мафийнхан Америкийн нэгдсэн улсын бизнесийн ертөнцид хөдөлмөрийн зах зээл тэр байтугай томоохон хотуудын засаг захиргааны шийдвэрүүдэд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байсан тэдний хэр зэрэг хүчрхэгжсэнийг бол эвтэгдэг. За энэхүү Италийн нутгаас гаралтай нууцлаг бүлэглэлүүд нь Америкийн хотуудын өнгө төрхийг бол эрс өөрчилж олон 10 жилийн турш Америкийн нэгдсэн улсын гэмт хэргийн ертөнцийн хамгийн гол тоглогчид болж өөр өөрсдийн ноёрхлыг бол ингэж бүтээж чадсан түүхтэй. За тэгэхээр Италийн гэмт бүлэглэлүүд мафийнхны одоо үйл ажиллагааны зөвхөн тэр хүчирхийлэл болон аллахаар хязгаарлагдахгүйгээр тэдний үндсэн зорилго бол одоо нийгэм болон эдийн засгийн хамгийн ашигтай салбаруудад өөрсдийн хяналтыг тогтоож маш тогтвортой байдлаар маш их орлого олох ийм одоо бүтцийг угсарахад бол орших болсон. За эдгээр бүлэглэлүүд нь одоо хар тамхины олон улсын сүдчээ 8, за мөн одоо хүн удаадлах сүдчээ, мөрийтэй тогсоомны мужуудыг дамнасан бизнес зэрэг одоо хар зах зээлийн үйл ажиллагааг бол энэ салбаруудыг бол бүрэн атгадаг болсноос гадна хууль ёсны дээр барилгын салбар болон төрийн оролцоотой тендерүүд зэрэг тэр хууль ёсны мэд харагдах тэр эдийн засгийн салбаруудад ч гэсэн одоо авилгалын мөнгөөр маш хүчтэй гүн гүнзгий нөлөөлж улс төрчдийг лоббидж болохгүй бол заримыг нь дарамтлах одоо буюу одоо бид бүхний мэдгээр рекет хийх замаар бол ингэж тендерүүдийг авдаг, бас дээрэс нь бизнес эрхлэгчдийг ч гэсэн дээрлэгж ингэж татвар авдаг болж ингэж хүрээгээ салбарт ингэж улам бүр тэлж эхэлж чадсан байгаа юм а. Бидний энэ төрлийн далд эдийн засгийн үйл ажиллагаа нь за нийгмийн шудраг өрсөлдөөнийг тэр чигт нь устгаж олон салбарт бол үнийн хөөрөгдөл болон авилгалыг гааруулдаг нь бол одоо эдийн засагт асрыг хохирол учруулдаг. За ялангуяа энэ Калабригаас гаралтай Эндрангета гэдэг энэ бүлэглэлийн эдийн засгийн ноёрхолт нь орчин үеийн гэмт хэргийн ертөнцийн цар хүрээг эвтгэдэг одоо хамгийн тод жишээ болон хувирдаг. За яагаад вэ гэвэл энэ бүлэглэл өдгөө одоо Европ төвд нэвтэрч буй кокаины бол одоо дийлэн хувийг бол дангаараа хянаж за мөн өмнөд Америкаас Европын зах зээл хүртэлх хар тамхины тээвэрлэлтийн одоо хамгийн том сүлжээг удирдсаар байгаа. За энэхүү асар том хэмжээний хууль бус 8-ны үр дүнд энэ Эндрангета бүлэглэлийн жилийн орлого бол хэдэн тэрбум доллар еврогоор бол хэмжигдэх болсон. За энэ нь бол тэднийг дэлхийн хамгийн баян за санхүү эдийн засаг хөрөнгө мөнгөний хувьд бол одоо хамгийн хүчирхэг гэмт байгууллага болгож чадсан байгаа юм. За тэд нэр олсон энэ их хэмжээний мөнгөө бол олон улсын банк болон санхүүгийн систем, үл хөдлөх хөрөнгө, за тэр байтугай бүр технологийн компаниудад хүртэл ингэж угаах замаар хууль ёсны хөрөнгө оруулалт болгон хувиргаж ингэж мөнгөө угаадаг нь бол тэднийг илрүүлж зогсооход нөхцөл байдлыг улам хүндрэлтэй болгодог. За ингэснээр тэдний эдийн засгийн нөлөө нь бол өнөөдөр зөвхөн тэр Италийн газар нутгаас бол даван хавьж за дэлхийн санхүүгийн системд бол томоохон байр суурь эзлэх болсон. Гэхдээ Италийн төр засгийн зүгээс ерөнхийдөө 1980-аад оноос ихсэн одоо эрс шийдэмгийгээр маш хатуугаар ингэж зохион байгуулалттай гэмт бүлэглэл буюу энэ мафийнхны эсрэг түүхэн одоо тэмцлийг эхлүүлснээр одоо мафийнхны хувь тавиланд бол эргэлтийн мөч бол тохиосон гэж бол үздэг. За энэ тэмцлийн хамгийн оргил үе нь бол 1986 онд бол болсон. За олон зуун мафийн гишүүдийг бол одоо цагдаа нар төр засгийн одоо шаардлагаар шийдвэрээр бол ингэж шүүх танхимд аваачин яллаж за энэ одоо олон зуун тэр гэмт хэрэгтнүүд мафийнхныг яллсан шүүх хурлыг бол түүхэнд одоо Maxi Trial буюу Maxi шүүх хурал гэж одоо ингэж нэрлэдэг. За энэ түүхэн үйл явцыг удирдсан хамгийн гол хоёр удирдан чиглүүлэгч шүүгчд байсан бөгөөд за энэ хоёр шүүгч бол одоо Giovanni Falcone болон Paolo Borsellino гэдэг одоо ийм хоёр шүүгч байсан. Энэ хоёр хүн бол үндсэндээ Италийн мафийн нөлөөг бол одоо маш хүчтэй ганхуулж тэдний тэр ялагдашгүй хэмээн одоо хүмүүсийн дунд амнаас ам дамжин явагдаж байсан тэр мафийн тэр гэгээлэг домгийг бол тэр чигт нь бол нурааж цэг тавьж чадсан ийм хоёр хүн байгаа юм а. За гэхдээ эдгээр зоригт шүүгчд бол эцэстээ бол өөрсдөө мафийнхны харгас хавталхын золиос болж за бүгдээрээ амиа автаж бол төгссөн. За гэхдээ тэдний эхлүүлсэн энэ ажил нь бол мафийнхны бүтэц мафийн үйл ажиллагааг олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллагууд
улсуудад бол тэднийг устгах шинэ арга замыг нээж өгсөн ийм үйл явдал болон хувирсан. Гэхдээ MAF гэдэг бол эцсийн эцэст MAF. За эдгээр зохион байгуулалтын гинт бүлэглэлүүд бол түүхэнд маш олон хүн сорилтуудыг бол даван туулж орчин нөхцлөөс хамааран хэлбэрээ байнга өөрчилж чаддаг буюу нэг ёсондоо бол өөрсдийн дээр дасан зогсох чадвараараа маш алдартай. Угаасаа дасан зогсож чадчих одоо ингэж олон 100 дамнан ингэж оршин тогтнож бол чадж байгаа. За өнөөдөр эдгээр бүлэглэлүүд бол урдынх шигээ тэгж гудамжинд эв тод хүчирхийлэл үүсдэхээ бол болсон. Харин өнөөдөр бол одоо илүү тийм технологид суурилсан санхүүгийн нарийн төвөгтэй арга зайлууд давт хэлбэрээр ингэж үйл ажиллагаагаа явуулж илрүүлэхэд тэр хэмжээгээр улам бүр төвөгтэй болон хувирсан. За өнөөдөр Италийн MAF нь зөвхөн Италийн нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүйгээр олон улсын хэмжээнд бол сүлжээгээ тэлж дэлхийн санхүүгийн системд хууль бус хөрөнгө мөнгө угаадаг одоо ийм мөнгө угаах замаар өөрийн нөлөөгөө бэхжүүлсээр байгаа. Тэд нэр олон улсын банкны систем, цахим худалдаа, за мөн сүүлийн жилүүдэд крипто валют болон энэ дэлхийн хөрөнгийн зах зээлд бол өөрийн бохир мөнгөө уусгах замаар хууль ёсны бизнесийн хэв шинжийг олж авч байгаа нь бол өнөөдрийн дэлхийн эдийн засгийн тогтолцоонд томоохон хэмжээний аюул занал хийхийг учруулж за хууль сахиулах байгууллагуудын өмнө цоо шин урд өмнө байгаагүй илүү хүнд сорилтуудыг бол тулгаруулж байгаа нь маргаангүй үнэ юм а. За ингээд өнөөдрийн Италийн MAF-ийнхны талаар бол одоо 20-од минутын товч бөгөөд тодорхой хамгийн гол мэдээллүүдийг шингээсэн ийм дугаарыг бол та бүхэндээ хүргэж танилцууллаа. Таалагдсан байх гэдэгт найдаж байна. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.